Нэг цэрмагийн турсан дагдаг нэг харасан. Ашиг битээр нэрээ яг одоо үжин бүгийн наадам үзэж байгаа. Тэгээд наадам арай эхлээгүй байгаа болохоор бит хоёр нь Монголчуудын хаврын баяр тийм шүү дээ тий. Монголчуудын хаврын баяр өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 3. Тэгээд зя амгалан дөрнөө энэ цаг хугацааны мэндийг хүргэж байна. Шгэ Азаа хоёрын Mind Journey төслийн үргэлжлэл дараагийн подкаста бит хоёр бичих гээд сууж байна. Үжин боотаасан. За тэгээд нээсээ сонин сайхан юу вэ? Хоёлаа шууд зүгээр гоё. Ярилцсангаа хоорондоо бас сүүлийнхаа сонин сайхныг хуваалцаагүй шүү дээ. Тэгэхээр хоорондоо гоё сонин сайхнангаа ярингаа давхар ажиллаа хийгээд тэгээ ер нь яг нөгөө нэг бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хичээхгүйгээр энэ халбах шаардлагаас үнэхээр хайр юм аа. Хичээхгүйгээр урсгалаараа дотоодоосоо юмудаа урсгаж гаргана гэдэг бол зүгээр л заавал ингэж хичээгээл заавал ингэж суугаал, намхан суугаал энэ бүр юм жаа. Наач юуны автаа зэ? Юу чатай. Тэмөө. Үнэ. Найзан. Хар кофенаас өөр юм ууж болохгүй нэг хэсэгтэй. За сонь сайхан юу вэ? Сүүл хизээ болцсон. Сая 3 дахь тий 3 дахь болцсон шүү дээ. 3 дахь уулзаад бит хоёр манай хишгээ зээлээ битээр битсэн. Минийх бол зүгээр болсон. Минийх фейлцсан. Манай хишгийнх фейлцсан. Тэгээ яа ч цаараа санаа бичмээрээс надад за бас жоохон цаг байгаа юм чинь бичиг бараг хүчээр гасан шин тэр мэдрэмжийг гэхдээ мэдэрдэг болсон сони юм тий. Яа ч тэр өдөр нэг бичмээрээс надад юу ч ярих ингээд нэг танаасаа ярих хонгод хөрхөө. Чамаг явахад ч 30 минутын зай байсан шүү дээ. За бас 30 минутын хаач ингэж одоо баг хүчээр гарсан чинь цанаасаа очсон ч таараагүй байсан. Камерын бүр фокус таараагүй би нэг бүрсээс. Йоо тэр камерны фокус хүртэл яаж байгаа юм бэ те? Өмнө тэгдэггүй ч тий. Харин тий өмнө ерөөс тэгдэггүй шүү дээ. За ингээд би гоё найкага хийчих. Найкага хийж байна. Тэгээ цагийн чинь борц гоё наа. Нэг садаал явуулсан. Би чамд өглөө ирэхдээ борцог авчирдаг байж. Найз нь юу байсан ш жоохон шарт тустай. Тэгээ нөгөө нэг бүхэл үрийн гурилаараа гэж борцог хийсэн ш. Тэгсэн болцсон уу? Дээрээс нь жоохон цагаан гурил хольж ягаад нөгөө нэг яг бүр яг жинхэнэ бүр бүхэл үрийн гурил хайлж аваад 100% бүхэл үрийн гурил аваад борцог хийх гээд гурилаа зурсан чинь тэр чинь ингээд яг зурагсан. Тэгсэн чинь ингээд бүр эвлэрэхгүй ингээд бутарж унаад тэгэнгүүт яг нөгөө цагаан гурил мөрлийг идэхээр ингээд ер нь битээ гурил битлийг мэдгэлээдэн штэ. Би тэрний юугийн тэр гурилын донд байгаа тэр нэг гурилыг нөгөө нэг одоо наалдуулж ингэж байцаалдаг тэр тэрний хардуул юм уу? Тэр яг хүний биед ходоодонд айгуу муу юм байна л гэж бодсон зүг үү? Дуушгүй. Нөгөө тэр намайг баг байхад эмээ ээж тэр нөө дээл хийхдээ тэр үед чинь нөгөө нэг зориултын тийм юу надад цав байдгүйсэн шүү дээ. Тэгээд гурилаар заяа гурилыг ингэж бустай буслагжгаад удаан буцалгаад тэрнээсээ цавуу гаргаж аваад дээлний тэр нөгөө захмах юм наахтаа тэр цардуулыг ашиглаж наадаг гэсэн шүү. Алин банаа нэтгэв. Очлаа энэ банаа жоохон харалцчих. Гэхдээ өглөө гэрээс авч гарахад зүгээр эсэ. Зүгээр юмс нөгөө юм зохичихгүй юу? Харин тийм болохоор би бол эднийг идэнэ. За сонин сайхан. Түүний сонин шигийнхаа сонин сайхнаар тийм бол аялыг эзэн хөргөн томорсон байна. Одоо 6 сартаа тий. Сүүлийн сонин сайх юм лаа. Юуны шалгалтын маань дүн гарсан. Нэрчтэй тий. Тэнцсэн байсан. Бүр 3 шалгалтандаа тэнцсэн тий. Шалгалтандаа тэнцсэн одоо диплома бич шалгалтаа өгөх мэдрэмжээсээ эхлүүлээ ярья. Найзаа шалгалтаа яана гэх. Найзаа тэр шалгалтаа тавчвал яг ингээд гоё болох гээд байна гэж ярьж байсан тий. Тийм. 3 шалгалт тэгээд хэл дээрээ биш гараад хэл дээр тэгээд тестээр биш асуултанд хариулт бичнэ. Хөөх бүр тийм үү. Тэгээд би авах мав харах марах гаргалгаа боломжтой байх. Болохоор нөгөө иймэрхүү асуулт ирэх баг гэсэн юу өгсөн байсан л да. Тэр чинь ингээд нэг хичээлээр 3 асуулт, нийтлээ 9 асуулт тэр бүгднгийн чинь монгол хэл дээр байсан бол яг бүгдээ сайхан ингээд аа бойгоо уушаад ойлгоод яачих. Гэхдээ бас 100% одоо найзаа чиний мэрэгжлийн
хичээлийн юунд гэсэн үг юм уу? Ямар мэрэгчлээ сурж байгаа лээ? ч олон сон бас тий. Манай ишгэ олон улсын хуралдаагаар сурж байгаа шүү. Тэгээд энэ удаагийн шалгалт ер нь өөрөөсөө сэтгэл зүйн хувьд өөрөөсөө ягаад тодорхойлохоор ингээд тэмцэн гэсэн юутэй итгэлтэй байсан. За тэгээд бэлдэх процессыг болохоор за бакалаврын одоо шалгалттай ингээд бодоход заяа. Би бүр ингээд хэдэн өдөр баг 7 хоногийн өмнөөс 14 хоногийн өмнөөс бүр найргуу шүнс сууж бэлддэг. Сэтгэл зүгээрээ бүр ингээд өгдөг заяа. Яана яаж би ч гэсэн тэгдэж штэ яг шалгалтаа өгөхгүй л ойлгож байгаа юм уу ойлгохгүй байгаа юм ингээд бүр уушаал бичээл ингээд ёо. Тэгээ заримдаа тэгэж нэг хичээж өгчөө заримдаа хангалттай өөрийнхөө өгсөн дүнгээ авч чадахгүй бас байдаг байсан. Тэгээ энэ удаа болохоор 7 хоногийн өмнөөс нэг за өдөрт нэг цаг за тулаад ирсэн чинь нэг 2 цаг харсан. Гэхдээ нэг ойлгож байгаа юм шиг ойлгохгүй байгаа юм шиг мэдрэх төрөөд за угаасаа ингээд болох юм чинь гадна гарчих юм чинь гэсэн тийм сэтгэл зүгээр нөгөө тэг орхисон. Тэгээд нөгөө ариглах гэсэхгүй ариглахаа би ингээд уушаад байгаа юмнээсээ дараа нь ингээд дахиад хийх гээд би ингээд ойлгоогүй юм шиг байна. Яах вэ талгаад орохгүй ингээд заяа. Зүгээрээ чи уушаалаа тэгээд шалгалтаа өгөхөөр чи аяндаа ингээд цаанаас ч ингээд бичигдээ болчтой ингээд гэхгүй юу. Ариглах яг жилийн өмнө шалгалтаа өгсөн шүү дээ. Тэгээд ариглах цаа заагаас их бах гэж найдаад хоёр хичээлээ бол сайн уншсан. Нэг нь болохоор ер нь за унсан ч авах те. Дараа нэг семестр сонгоод өвөл хүчээгээ. Тэгээд яасан яг ингээл бичээд гисэн чинь айгуу сон цаанаас ингээ бүр унсан юмнууд маань ингээ орж ирээд тэгээд бицэн жаад нөгөө шалгалт маань уншаагүй юм чин яг чичгүүтэй тэгэл өөрийнхөө өмнө хичээл дээр ойлгож ирсэн нэг тийм мэдхүүнээр бичээ авчихсан тэнцсэн. Хэдүүлээ ишгээрээ баяр хүргэе. Тэгээд комментээр бас баяр хүргье гэж бичээрэй манайхаа. Тийм манай найзтай урам өгөөрэй. Тэгээд ер нь сэтгэл зүйн байд юм гэж амарсаа ойлгосон. Тэгвэл одоо энэ дээр нөгөө нэг шалгалтын өмнө сэтгэл зүй гэдэг зүйл гарч ирээд байна тий. Сэтгэл зүй тэгээд яг нөгөө нэг ингээл бүр ингээд яана гэж хийхгүй гэж санаа зовоод тэгэл оройн нойрох хоолоо хасах биш өдөрт 1 цаг юм уу 2 цаг ингээд хөлөрч байгаа. Тэгс менежмент бас цагийн менежмент бас чухалсан гэсэн. Бэлдээгүй тий. Тэгээд тэнцсэн тий. Тэгээд нөгөө нэг найзаа чамаг тэнцсэн гэж чат бичгээр чинь би ингээд нөгөө аялаа юу яасан шүү дээ видео коллсон шүү дээ. Тэгсэн чинь би нөгөө би чинь яг Солонгост бүр ингээд сургууль мургуулсан сурч үзээгүй шүү дээ. Тэгэхээр мэдгүй яг нөгөө монгол шиг л ингээд 60 70 80 90-ээс дээш бол 80-аас дээш бол бич гэдэг юм уу. Тийм үнэлгээ байд юм ах гэж зүгээр нэг үү үсэг тэнцэгээ зүгээр нэг үү үсэг өгчт юм байлаа шүү дээ. Вай үсэг. Вай үсэг. Тийм. Тэгээд нөгөө нэг Солонгосын одоо 10 жилч бай их сургууль за их сургуулиуд юунууд нь болохоор үнэлгээ өгдөг. Гэтэ бага ангидтан заяа одоо дүн тавих гэж юусаа байхгүй. Бүгдийг юусаа ингэж хооронд нь дүнгээр нь ингэж харьцуулж ялгуулдаг нэг нь бид чинь ингээ хоорондоо аяга харьцуулах зүсдэг штэ. Тэр тийм авцсан байна, энэ тийм авцсан байна. Тэр олимпиад дээр тэр төрүүлсэн, тэр хоёрт орсон гэдэг. Энэ Солонгосыг одоо хохноо хараад хахад үнэлгээ тавихгүй заяа. A B гэсэн тиймд ороод 90 80 маяг гэсэн үнэлгээ ерөөсөө тавихгүй. Зүгээр ингээ тэд алдсан бол тэд алдсан. Тэдэн зүг бол тэдэн зүгээ тавиал. Тэгээд энэ төгсөх шалгалт гэсэн дээр одоо тийм санагцаа. Одоо нөгөө диплом дээр чинь нэг 60 мараа тэнцэж явж байгаа онцгой шүү дээ. Харин сэтгэл жоохон сэвтэй те. Эсвэл нэг юм 79 89 авах мэдрэмж бас муухай те. Тэгсэн чинь энэ болохоор зүгээр тэнцэн бол тэнцсэн, унсан бол унсан гэдгээр нь тавих юм байлээ. Тэр айгуу гоё. Өөр сонин сайхан гэх юм бол өчигдөр юу яасан эмнэлгийн орчуулагчийн сургалтанд сууж үзсэн. Шинэ салбар тэр нь болохоор гоо сайхны эмнэлэг болон нөгөө мэс заслын дэжтэй гоо сайхны мэс заслууд тийм үедээ эмнэлгийн орчуулдаг. Өмнө нь сэтгэл багтдаггүйсэн чинь суугаад үзсэн чинь тэр нөгөө эмнэлгийн мэргэжлийн нэр томьёонуудаа мэдээд тэгээд тухайн хүнийхээ нөгөө яг юу хийх гээд байгааг нь ойлгоод ингээл дамжуулж юм л орчуулагчаас хийж чадах байх гэж бодсон. Тэр би эмнэлгийн орчуулагч нарыг ингэж бодоод байдаг байсан. Одоо Солонгос сургууль төгссөн ч юм уу зүгээр хэлтэл олвол эмнэлэгт орчуулагч хийдэг гэж
болд юм гэж бодсон чинь бас тусдаа сургалтын сууж ирэх авд юм тий. Одоо болохоор ингэн заяа. Одоо чи хэрвээ ингээд ямар нэгэн гоо сайхны имлэг орох гээд намаа дагуул ингээд орчуулагчаар аваад очиад юм бол болно. Зүгээр ингээд найстайгаа очиж надаар хэлээд тэнгуул болохоор ингээд том имлэгүүд ч юм болохоор өөртөө ингээд цаанаасаа орчуулагч ингэж авдаг юм лээ. Тэр хүмүүс нь болохоор мэрэгжлийн яг бэлтгэгдсэн мэрэгжлийн хэллэгийг юм тэр бүдэнгээр мэддэг. Нөгөө өвлөж байгаа хүндээ нөгөө буруу ойлголт өгүүлэхгүй яг ингээд санаа яриаг ингээд 100% ингэж хооронд нь ойлгуулах тийм чадвартай хүмүүсийг сонгож авдаг юм л. Тэгээд ингэдэг гэж аахгүй юу? Одоо өчтөрийн багшлахаараа эмнэлэгт яг тэр нөгөө нэг зөвлөгөө өгдөг тэр зүйлээр 20 хэдэн жил ажилласан яг ахлах гэж аахгүй юу? Тэгмээд ингээд би ингээд найзтайгаа очиод орчуулах хийх юм бол ингээд нөгөө арбайтын цэлэн гэдэг шүү дээ. Тим ах уу гэсэн чинь үгүй заяа. Ямар хүсэл авдаг вэ гэсэн чинь тухайн эмнэлэг нь ингээд нөгөө өөрөө юунасаа одоо тэр миний очисан газар болохоор ингээд нөгөө хүмүүст ингээд сургалт явуулаад дата өсгөх газар байлээ. Тэнгүүд тэр датанаасаа ингээд харж байгаа энэ нэг одоо хүүхдийг ч юм уу ингээд зармаар тавиад юм уу эмнэлэг нь өөрөө орчуулагчаа олсон бол цагийн 50,000 вон ч юм уу гэж янз янз гэдэг юм лээ. Тэгж яадаг гэсэн. Тэгэл ярилцсан тэрвээ үндсэн ажилтнаар авна гэх юм бол ярилцсан дараа тэг ярилцсан тэнцэн болох юм бол авч ажиллах. Үнэлэх сертификат гэх. Уулзлаа нэг 14 хоног ч юм уу 7 хоног болж байгаа бол ингээл уулзгаар яг хин энд нь ингээд зөндөө олон өсөлт ухаарал те магадгүй уналт ингээд ухаарлууд зарим мэдрэмжүүдэд чөлөөлөгч гэдэг юм уу ийм юм болчих юм те. Бид ч яг гэрээсээ гараад тааташ яаж гэсэн. Би ерөн сул дуусах уу нөө. Сургуулаа удахгүй төгслөө гэсэн чинь одоо дахиад ингээд эмнэлгийн орчуулагч юу гэдэг. Гэтэ нэрээ яг юу гэдэг эмнэлгийн орчуулагч болох гээд эсвэл аль нэг эмнэлгийн харьяад орчуулагч болох гээд ажиллаж сураад байгаа биш те. Сусан сурыг гэж олсон шийдвэр болохоор юу гэхээр надаа өөр ингээд тулгамдаа таас болохоор яг тэр пибуга буюу арсны эмнэлэг үзүүлэх надад шаардлагатай байгаа байхгүй юу. Ингээд харшлаа үзүүлэг төрснийхаа дараа тэнгуут би энэ яг ингээд арьс гооцлын эмнэлгийн орчуулагч юм байна. Орчуулагчтай очиод сурч байгаа би мэрэгжлийн одоо нэр томьёодыг мэдээд өөрөө дараа нь ингээд үзүүлээ явахад асуудалгүй юм байна. Гэсэн л үүднээс очиж сурсан юм. Вау манайхаа. Би одоо ингээд ямар нэг эмнэлэг рүү мадгуугаа сайхны эмнэлэг рүү ч юм уу явахдаа өөр ингэсэн орчуулагчтай явах нь штэ гоё. Тэгээд ингээд ингээ хамрын өндөрлөгөө гэхэд заяа хүмүүс хамраа өндөрлүүлдэг шүү дээ. Тэр чинь бүр янз бүр 3-4 янзын бэлтгэлээд юм лээ. Зүгээр ингээл өндөрлөөл хаанаас нь гэлээ чихнийх нь мөгөөрснөөс гэсэн үг гэлөө аваад өндөрлөөл тахштай юм уу? Араас нь авд юм бэлээ. Дотор талаас авд юм бэлээ. Хаврагных нь мөгөөсөөс авч авд юм бэлээ. Эсвэл тухайн хүн өөрөө сонгох юм бол хиймэл байдаг шүү дээ. Хиймэл мөгөөс хиймэл юугаар хийж авд юм бэлээ. Тэгвэл силиконоор хийж авд юм байна. Янз янз. Тийм үү? Би тэгтээ яг үнийг хэлэхэд ийм гол сайхны хагалгаа энтрээс бол ерөөсөө одоо дэмждэггүй төрлийн. Би ерөөсөө ингээд жоохон сэтгэл хангалуун бас байсан юм. Би нүдэндээ л жоохон ингээд давхраатай болох юмсан. Хит банан жидүүл дээрээ давхраатай болох юмсан гэж л давхраатай эмэгтэйчүүд л гоё харагдаг гэж л жоохон нүдэл голдог байсан гэхээс чи өөрөө яг би өөрийнхөө эдэрхтэй юмнуудаас голсон зүйл надаа юу ч байдаггүй. Эсвэл нэг ингэчих юмсан, хамраа өндөрлүүлчих юмсан ч юм уу ингэчих юмсан гэсэн юм байг. Нэр гэхдээ хөмсөг бол шивүүлжсэн. Өөр яг ерөөсөө ингэж нүүрэндээ янз ингэж үзэж байгаа. Хамаа давхраа хэлэх юм бол чи зүсэлттэй халуун авах юм байна. Одоо мэрэгжлийн нүдээр хараад гисэн. Би тэгээд яг жилийн өмнө штэ Ганнами нилээ ихэн 4-5 эмнэлэг дээр ингээд хагасанаас ахвалаад орой өртөл ихэнх нь 3 гээд ер нь сүүлийн үнэ баг авд юм билээ штэ цаг өгөхөр. Тэгээд 4-5 эмнэлэг дээр зэрэг нэг өдөр ингээд цагийн зайтай цаг аваад тэгээ ингээд баг 4 билүү 5 эмнэлэг рүү ингээд орсон чинь эмч болгонтой ингээд уулзаад орчуулагчтай тэгээд тэгсэн чинь эмчнэр ингээд нэг нарийнхан ямар нүд ингээд хатгаж үзээл зураг мураг аваад янз янз болоод үзчихсэн аа чамд зүсэлтэй зохих юм байна гээл зарим нь чамд уршаа сэтгэлгээтэй зохих юм байна гээл зарим нь болохоор ингээд уцан давхраа зохих юм байна гээл зарим нь болохоор чи яг ямар нүдтэй болмоор тэр нүднийхаа зургийг гаргаад яг тэрийг чи хийж өгөн гээл. Тэгээ би ер нь 4 газар орсон чинь надад 4 өөр хариулт хэлэнгүүд нь тэгээд ер нь болсон ш. Тэгээд ер нь за энэ угаасаа бизнес юм байна. Яг нөгөө нэг яг хөө мэдээж тухайн эмнэлгүүд тухайн хүний гой болгоё, гой сайхан байлгыг тухайн үеийн нөгөө нэг царайны зөв төрх гэдэг юм уу трендийг дагуулж
тоосны хаалгааг бол хийх юм байна. Би ямар зураг гаргаад хүсэн тэрийг бол хийж өгч чадах юм байна. Гэхдээ яг би зүгээр дотроос нэг тийм миний нүд харж болж гин тий ингээд одоо юу гэдээ нүд гэсэн үүргээ гүйцэтгэж гин. Тэгээд ер нь яагаад заавал ингээд өөрийнхөө би мис хүрэх гээд байгаа гэдэг ч юм уу. Зүгээр надад жоохон тийм мэдрэмж төрөө тэгээд би гээд хараа би ер нь давхраа хэлэхэ боллоо гээд бас нөгөө нэг хараагаа тэглүүлнэ гээд бас имлгүүдээр тэгэхэд явсан. Давхар дараа нь дахиад нэг өөр өдрүүдээр тэгсэн чинь бас хараад тэглэхийг жоохон тухайн үед нэг бодож байгаа. Тэгээ ер нь орхицсан дөө. Тэгээд нүдний шил жоохон зүүдэг байж байгаа. Тэгээд одоо бараг шилээж зүүхэ болсон. Тэгээд яг шилээ зүүж байгаа зүүхэ болцсон чинь яг хараа жоохон холын хараамуудаа шил зүүсэн л дээ. Тэгээд шилээ зүүж байгаа зүүхэ болцсон чинь холын юмнуудыг ерөнхийдөө жоохон ингээд харж марахгүй бүрлзээ тэр жоохон эвгүй байсан. Гэтэ мэдгүй одоо яг хараа яг нуудаагүй. Гэхдээ ямар ч байсан одоо зүгээр ингээд шилгүй байгаадаа тасцсан. Ер нь бас нэг маяг давхар явсан юм аа. 10 жил мэт оюутан болсон чи ингээд хүүхдүүд амарлаг ингээд шил мэл зүүгээл шил зүүсэн хүүхдүүд айгу ухаантай ч юм шиг харагдаад ажил ажил нэг шил зүүсэн ихч нар энэ амар гоё мой харагдаад тэгээд нэг жоохон юу байсан. Жоохон хэлбэрч хөснөө. Тий хэлбэрсэн шүү дээ. Зарим хүүхдүүд зүгээр арам зүдгсэн шүү дээ. Шилгөө. Манай оюутан хүүхдүүд л тийм арам зүдгүүд байдаг гэсэн. Тийм үү? Шилгөө арам зүдг. Яг. Би яг нэг тийм юм зөксөн хүмүүс төгтөн штэ нэг энэ дээр юм дараал харин шил ер нь байнга зүг бас тэр гол ахны хаалгаа тэг маш нарийн үгтэй мэлээ. Дураараа зүгээр одоо би ийм болмоор ингээл тэнгүүд одоо би хамраа өндөрсөд наад өндөрсөн гэх тэгэл тэрэн дотроо бүр маш олон янз давхраач гэсэндээ төсөлтэй төсөлгүй ямар хүнд төсөлтэй ямар хүнд төсөлгүй хин. За миний найзлаг бол одоо гоё орчуулагчийн яванд сууж байгаа юм чам юмнуудаа аюу гоё судлаад тэгээ би дээрэд гоё мэдээлэл өгөөрэй тий. За миний сүүлийн үеийн сонин сайхан гэвэл хэрвээ та анзаарж байгаа бол энэний өмнөх одоо 7 хоногийн өмнө бичсэн бит хоёрын офис дээрээсээ бичсэн подкаст байгаа тий. Тэр чинь 7 хоног биш 14 хоног тий баг ивент хийсэн өдрийн дараа бичсэн тэгэхээр чинь 14-өөс их юм шүү. Тийм 4-7 хоног хоёлаа рил бичсэн. Тэрний өмнө ивент гэхэр чинь тэгээ магадгүй тэр энэний өмнөх подкаст маань болохоор одоо 14 хоногийн өмнө байгаа. Тэгээ одоо болохоор юу анзаарэгдэж байна манайхаа айдаг шин би зүг аастай. Би мэдээгээд алаа шүмбэгээ. За тэгээд манайнаас намайг тэгээд төрсний дараа өсөөхгүйгээр, цангаахгүйгээр, ядраахгүйгээр тааж өргөсөн. Жаргалтайгаар турах арга болсон манайхаа. Юу вэ гэхээр би за 14 хоногийн өмнө болохоор ойролцоогоор нэг 68 кг жинтэй байсан. Одоо болохоор яг 65 болсон байна. Яг одоогийн байдлаар магадгүй дараагийн подкастаар дахиад нэмээд 63 61 манайхаа 50 руу орсон. Миний яг хүсэж байгаа чинь 58 байхгүй юу? Би яг одоо энэ нэрчээрээ яваа 58 болж үзмээр байгаа. Гэхдээ энэ нэрчээрээ гэдэг нь бүр ингээл өдөр шөнөгүй хоол нойроо хасаад ингээл турах гэж чичрэх биш. Зүгээр ингээд одоо яг яаж жингээ хасах тэр аргаа ойлгосон. За тэгээд минийх юу байсан бэ гэхээр би тэгээд нэг миний би нэг орой хоол идэхгүй хөнгөн халдаа манд өглөө айгуу гоё тастай тэрийг ойлгоцсон үү те? Ойлгосон. Харин тий ойлгохгүй байгаадсан. Би тэгээд сүүлийн үед жин нилээ нэмээд өглөө ерөөсөө 10-11-ээс нааш сэрч чадхаа байгаа, босч чадахгүй. Би маш хүнд байгаадсан. Тэгээ одоо болохоор өглөө шууд ингээд сэрүүлэлгүйгээр 5-6 цагийн шууд ингээд сэрчдэг болж байгаа. Сэрүүлгнээсээ өмнө тэгээ унтыг гэсэн ч гэсэн цаанаасаа ингээд нойр хүрхгүй шууд маш ингээд би өөрөө цаанаасаа сэргийг сэрээд өглөөний цагаа ашиглаад юмнуудаа их ч бас ямар гоё байдیں۔ Тэ. За тэгээд азан сүүлийн үед амьдралаа хязгаарч барьж үзэж байгаагүй мацгаа барьж үзье. Мацаг эхлүүлсэ. 72 цагийн мацаг хийж үзье. Тэгээ одоо болохоор ингээд би яг түрүүнээс хойш яагаад ийм хар кофе уугаад өдрийн хоол болохоор юу байгаа? Гурвалжин будаатай ажилтаа бол өнөөдөр хийж ирсэн. Би ашиг битээр нэрээ яг одоо өөжин бүгийн наадам үзэж байгаа. Тэгээд наадам арай эхлэегүй байгаа болохоор бит хоёр нь Монголчуудын хаврын баяр тийм шүү дээ тий. Монголчуудын хаврын баяр өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 3. Тэгээд бит хоёр хаврын баяр наадам маань арай эхлэегүй байгаа болохоор энэ цагаа ашиглаад хоёулаа гэс нэг дугаараа биччихийгээд ер нь тэгээд нөгөө нэг хаана ямар сул цаг гарч ийн бүр 30 минутыг хүртэл ингээ алдахгүй за гэс 3D биччихийгээд ингээд ингэдэг болчтой юм байна тий. Контент бүтээдэг хүмүүсийн амьдралыг жаргал завлан ингээ үйлдэлгээд ирсэн чи ойлгож эхэлж байна. За тэгээд амьдралдаа анх удаа 72 цагийн мацаг барьж үзлээ. Яг өнгөрсөн 7 хоног 4 сарын 25, 26, 27-нд мацгийн энийг 2 3 дахь өдөр байсан.
Тэгээд нэлээд өлсөх байх, ядрах байх. Мацаг хэрч угаасаа тэгэл юу ч идэхгүй хоосон байл гэж ойлгодог байсан юм чам. Би азар юу нээс нэг өглөө хагсан ч үгүй амар цог. Фитнес мэдээс дорж марсан. Ямар сандаа нөгөө далайгаас ирсэн орой чинь өглөө тэрний маргааш өглөө маань 19 хүчээсэн за танаа азар найч адаас сайхан унцгаахтай байсан чинь нөгөө өрөөнд орсон. Хөөе найч чинь лайв хийж байна. Статус сайхан унцгаахтай. Тэгээд нөгөө бөөнөрөө хамт мацгаа ингээ хамт аялаад явцдаг. Нэг багийнхантаа хамт явсан. Тэгээд эхний өдөр яг өглөө нь мацаг эхэлж байгаа өглөөнөө яваад нэрээ мацаг эхлүүлсэн өглөө юу яасан? 2 ширхтээ цагаан орхоны юм гэж байд юм лээ. Тэрийг уулгасан. Тэрнийг гэхдээ мацаг эхлэхийн өглөө нэг нь угаад 7 хоногийн дараа нэг нь угаараа гэсэн. Гэхдээ өмнө тэр имийг ууж байгаагүй болов гэсэн. Дараагийн удаа дахиад одоо магадгүй сарын дараа ч юм уу 2 сарын зайтай мацаг хийлээ гэхэд дараагийн удаа тэр имийг уухгүй гэсэн. Тэгээд найз наах удаа цагаан орхоны юм. Тэд цагаан орхоны солонгосчууд жидгээ нэг л удууха. Тийм үү? Нөгөө эднэр чинь өөртөө айгүй гахаамах хийдтэй. Тэгээд нөгөө нэг түүхийн мах зах цагаас мах хийдтэй штэ. Тэр имээ ерөн жидгээ нэг удаа ууд юм л. Тийм үү? Цагаан орхоноос юм. Тэгээд эхний 1-2 өдрөө ёсоор аялаар явангаа мацгаа хийгээд ирээд ирсэн өдөр чинь 2 дахь өдрийнх мацаг байсны 2 дахь өдрийн орой байхгүй юу? Бүтэн сайны орой гэсэн үг. Тэгээд яг тэр мацаг эхэлсэн өдөр бол өглөө тэгэл гэрээсээ чүү басаал явж байгаа юм л да. Тэгээд мацаг эхлэсний 2 дахь өдрийн өглөө би 4:40 болж хат шууд ингээд сэрээд тэгээд далайн ирэг дээр очиод юу яагаад бас далай дээр жоохон ингээд сууж муугаад рил мэл бичээ тэгж суугаад тэгээд 2 дахь өдрийн орой тэгээд бэлгээ жоохон бэлгээ гэхгүй л дээ бисгүй жоохон ингээд хийж мэйгээд тэгээд 2 дахь өдрийн орой сөөвл гэртээ ирээд тэгээд 3 дахь өдрийн чи өглөө тэр жим рүү орсон өглөө ахгүй юу. Бүр яг жирийн байх үеэсээ л хамаагүй л хүчтэй болсон. Би бүр үнэхээр сэргээг болсон. Тэгээ жим рүү орсон чинь баг худалчунд нөгөө нэг хэтрүүлж ярьдаг хүн бол баг хамгийн хүнд жингээр нь хийхэд ч бэлэн бүр ингээд алхаж үзээд алхсан чинь гүүмэр санагдаа. Тэгээ гүүж үзээд тэгээд ингээд гүлийн зам дээр гүүж мөрсөн чинь бүр цаанаасаа бүр ингээд ирч үж амтагтаад. Тэр бүр үнэхээр өөр мэдрэмж илээ. Шинэ чиний доктор одоо ингээд нөгөө итгэхгүй болсон байсан эдис үчин сэргээ. Тэгээд нэг chút нэмж байгаа те. Ажиллагаанд авахгүй болсон байсан эдис үчин сэргээж ажиллаж байгаа болохоор нөгөө юу яхаар мацаг байхаар одоо бид нэг гаднаасаа ингээд нөгөө нэг одоо ингээд жажилж иддэг хоолнод идэж байгаа штэ. Тэрийг идэхин тулд эдис үчин ингээд тэрийг задлж байгаа штэ. Задлан шингэн тэгээд амар хинээрээ зарцуулна. Тэнгүүтээ нөгөө 24, 48, 72 цагаар ингээд тэр нөгөө задлах тэр юу ажлуудыг хийхгүй байхаар ихс өөрөө энерги нөөцсөн заяа. Тэгэж ингээд сэргэж ирдэг. Чи тэгэхээр давхар би дотор ч юм болохоор тоо чиний эд сүүчин шинжлэгдэж ирж байгаа гэсэн. Цэвэрлэгдэж. Танаа чи яг өөрөө хийгээд бидээрээ мэдрээд ирсэн чинь энэ яг юу болоод байгаа гэдгийг судалмаар санагцсан. Дахиад дээрэс нь би өмнө нь одоо нэг сникерс нь маш дуртай, шоколад нь бол үнэхээр дуртай. Нэг шишг кейк идэхэд би яавал гэж боддог байсан. Ганцхан шишгийг идчихэж байгаа шүү дээ яавал гэж. Нэг шишг сникерс идэхэд яавал гэж бодсон. Хаяа нэг ингээд нааша цаашаа галтаагоноос том өрөөр орохоор нь бооронд амны зугаа гэл ингээд нэг чихэр амруугаа их ч юм одоо ил харагдаж байгаа юу гэдэг те. Тэр болгоныг би тоодоггүй байсан. Яавал гэж бодсон чинь тэр болгон чинь миний биед ороод нөлөөлдөг байсан юм байлээ. Одоо чиний тэр эд эсвч чинь тэрийг задлах гэж зайлвал хамаг энерги барцгаа штэ. Тэ энэ азагийн тачхаар дандаа аглана зарим гаргаж өгдөгсөн те. Хөрчөр дурын зарим амтгууд чи сая хөрөгчний рил хийсэн чи юу вэ тэд чинь байх хараг байгаа. Зарим байх зарим авах. Харин тий. Тэгээд би яг сая мацаг тэгээд пигми гэдэг зүйл байх болов. Тийм аг эвчтэй ч нөгөө коцл дуртай. Монгол байхдаа калан бэрэг уудаг байсан. Сэнгүүр ямар нөө сасаа гоё юм хайцсан. Тэгээд яг нөгөө калан бэрэгтэй төстэй амттай пив гингүүд юу бит хоёр коцл болсон Германы пив юм бэлээ. Тэг яг Costco 8 ширхэг нь 11,000 лөө 12,000 гэд байдаг. Тэг бит хоёр Costco орох болгоомда за хоёлаа нэг пив аваад төрчөндөө хийжгээд авцаг. Тэг тэрний яг нэг тийм шардуу өнгөтэйг нь би уудаг, бордоо өнгөтэйг нь агийн уудаг. Яг хайрцагтай бит хоёр зориулсан юм шиг 8 ширхгээр 4-4-өөр өөр байдаг байхгүй юу? Ямар сандаа гомбод хүртэл коцл өгсөн мэт. Манай хөрс одоогоороо мөнхөрч байгаа нэг кост байгаа шүү. Нэрээ танаа өршний ирээлээр харагдчихсэн тий. Тэгээд тэр болохоор юу яагаад
Тийм нэг гоё өсгөн модлог юм шиг амттай. Тэгээд бид баян авдаг байсан чинь тий түлгийн амттай юм шиг тэгээ одоо байхгүй болсон. Тэгээд бас баян заримэг байлгадаг байсан байхгүй бас. Ер нь манай өргөчөнд амттай шинжтэй юу гэдэг тийм юмнууд байдаг байсан. Ер нь одоо байхаа одоо бахан жимс ногоо байгаа. Хэцүү байлээ. Ямар сандаа одоо ийм юм идэж угаад ингэ явж штэ. Тэгээд 3 өдөр мацгаа бариад 12 хоног мацгаа тайлна гэсэн. Ер нь бол мацаг барихаас илүү мацаг тайлах нь маш чухал гэж тэгээд лээ. Тэгээд найз нь болохоор анх удаа би дээрээ хийж үзэж байгаа болохоор тэгэхээр ямар ч одоо одоохондоо би шууд надад ийм үр дүн гарсан гэд миний одоо юу гэдэг өөхний өвийн нэр миний биологианаас 36 гэж гарсан шүү. Тэгээд дотор өөх маш таргалалтай. Насаар өгсөн юм бэ? 3 насаар өгшин. Одоо сарын дараа гэхдээ тэр аппаратын дээр 1 насаар өгшин байх маш амар үзүүлэлт гэсэн. Тэгэхээр 3 насаар өгшин гэхээр бүр амар байгаа даа. Тэгэхээр тэр аппаратын дээр яг сарын дараа ч юм уу эсвэл одоо ядаж ингээд нэг бүтэн мацгаа хийгээд 3 хоног мацгаа хийгээд 12 хоног тайлсны ард дээр ямар үр дүн тэр тоонууд нь яаж өөрчлөгдөх надад сонирхолтой байгаа. Тэгээд нөгөө булчин мас нэмэх өөхний юунасаа хасах тэгээд нийт биеийнхаа жинг масаар нь багасгах. Тэгээд яг миний жин мацаг хийхээ өглөө 69 кг байсан. Тэгээд одоо болохоор нэг 65 6 руу орж ирсэн. Гэхдээ тэр өглөө жоохон юм хүнд өмдсөн байсан л да. Тэр өмд 1 кг хувцастаа зогссон. Тэгээд хувцастаа зогссон болохоор 69 байсан. Тэгэнгүүтээ одоо бол ингээд биеийн чинь нэлээд бууж байгаа, илт мэдэгдэж байгаа. Ямар сандаа гомбоо хүртэл харчаад тэр өглөө зигзэгсэн байж тээ гэлээ. Өө чи мөр зигзэгсэн байж тээ гэж. Цааш айгүй хорон өглөө. Тэгэхээр нь би юу л зигзэгсэн байж тээ гэлээ. Юу гэлээ. Тэгэхээр нь би ямар сандаа найзаа хараа миний гиз ингээ багассан гэд ингээ харуулсан чинь би хүний царайг хараад мэддэг. Тэгээд гомбоо хүртэл гэж хэлж тэгэхээр ямар ч гэсэн үр дүн гарсан байгаа гэдг нь харагдсан гэж бодож байна. Тэгээд би мацгийнхаа тухай болохоор өөрийнхөө Facebook дээр рилээр лайваар шууд ингээ хуваалцаад явж байгаа. Мацаг бариад тэгвэл мацаг байхаар яг би дотор юу болдог тэр процесс гэсэйг нь эхлэх юм. Процессыг нь судлах тийм юу зүтгүүлж байна уу? Тэрсэн. Сонирхолтой. Дээрээс нь хүний биед идж байгаа хоолонд ороод яг яаж байгаа нь дахиад дээрээс нь би 10 жилдээ биологи хичээл сонирхдаггүй байсан. Эд эрхтэн бөөр зүр хаана байгаа би барилан ч мэддэггүй байсан. Одоогоор ч яг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан судалмаар санагдсан. Тэгээсээ мацаг хийгээд бас нэг ойлгосон зүйл нь хоол идэхээр хоол бидний амаар ороод ходоодонд орохоор тэр хоолыг боловсруулах гэж зөвхөн л одоо ходоод ажиллах ч юм уу гиз энэ хавцал би эд эрхтнүүд маань ажилтдаг гэж бодсон чинь амаар орж байгаа тэр эд эс ширхэг одоо хоол одоо юу эдэндээ бүх зүйлийг ингээд бийд байгаа бүх цус одоо амаар орсон бүх зүйлийг боловсруулах одоо задлах гэдэг юм уу те би тэр аяар оролцдог билээ ш. Тэрийг найзан сая мацаг хийчихэж мэдсэн ш. Одоо тийм үү гээд сүүлийн үед юу яагаад юм бэ? Одоо нөгөө цусгаар одоо нөгөө хор тавдажтай хүмүүсийг ингэж мацаг барих, бясалгал хийх, мацаг бариулах энэгээр яаж хор тавдгийг нэлээд байгаа юм л дээ. Тэрийг судлаад үзсэн чинь нөгөө юу яахгүйгээр бид ингээд нөгөө одоо бананыг идчихүү тэгээд харлаад бүхэл хоол ингээд оруулахгүйгээр штэ. Эсийг ингэж өсгөлөнд оруулахаар заяа. Тэггүй юм уу? Өсгөлөнд оруулахаар эрүүл эсүүд нь тэр өвчлсөн эсүүдээ ингэж нөгөө иддэг. Тэр замаар тэр сонсон. Тэр зүгээр процессыг аюулын шинжлэх ашиглаад мацаг барьснаас 12 цагийн дараа юу болдог вэ? 24 цагийн дараа юу болдог вэ гэд ингээд бас тийм юмуд байсан. Зөндөө юм байгаа өө. Гэтэ хэдэн цагийн хичээл болно. Тэгээд амьдралдаа анх удаа мацаг барьж үзэж байгаа. Энэ надад сонирхолтой байна. Найзынхан сонин сайхан гэвэл ийм л байна да. Гэж тэр том сонин. Би нэрээ мацаг бариад эхлээд яасан нөгөө би анхаарад ингээд уумаад ороод нөгөө эрүүл биетэй бишээ татаад хүүхдээр штэ. Тий. 24 цагийн мацаг 48 цаг мацаг барих. Би зүгтагаа найз нь чадахгүй. Мацаг барьд үзээгүй. Нэрээ тийш динэ за. Нэрээ би яг тэр нөгөө нэг татаад хүүхдийн үн дээр зүгтагаа л яваадсан. Тэгсэн чинь харин нөгөө чинь шууд 72 цагийн мацаг хийчихдэг. Тэгээд нөгөө мацаг барьж авах үед тэр нөгөө одоо эрдэс, витамин, минерал гэх юм уу тэрийг ерөөсөө алж болохгүй юм билээ. Тэрийг нэмэлт бүтээгдэхүүнээр ингээ гаднаасаа аваад яваадсан. Тэгээд тэгсэн юм уу ерөөсөө юу байгаагүй. Ядрах. Шим тижээлийн дутагдалд арах юм бол за тэгээл юу ядран. Найзынхан саяын яг шим тижээл би сая нөгөө хэлгээд тойруулаад. Тэгээд найзынхан саяны барьсан мацаг болохоор нэр нь угаасаа шим тижээлийн мацаг гэдэг нэртэй юм билээ. Тэгээд
би мацаг хийж эхлээд ингээд миний бие дээр яг ингээд угаасаа хасааны өглөө яваад бүтэн саяны орой гэртээ ирэхэд илт ингээд жижигэрсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь Аги хараад вау гэл. Тэгээд арай ингээд шүвээсэн байна. Гиз мэдсэн ингээд Аги ингээд миний ходоо гэж ярьдаг байхгүй. Миний ходоо байхгүй гэж байхгүй болсон. Арай 90 мөрөө ингээ арай гайг болсон. Тийм биш үү. Тэгсэн чинь Аги ингээд миний ходоо байхгүй болчихчихээ. Тэгснэ ер нь миний арай ингээ жижигэрчиж гээ. Тэгснэ миний мөөм жижигэрчиж. Миний нараа сараа жижигэрчиж гээ. Тэгээд тэгснэ би 3 дахь өдөр нь өглөө нь жим руугаа очиод хайраа жим ээж ингээд ингээл Аги хэлээд тэгээд 3 дахь өдрийнх нь үдээс хойш мацаг хийж яхад нэрээ савн цуугаад сайн байдаг гэсэн. Тэгээд тийм болохоор би савн орсон ганцаараа савн сууж агаад тэгээд яг орой савнаас гараад гэртээ ингээд гэрлэг орох гэсэн чинь Аги өөдөөс шууд пүүзэ барай гараад иртээ. Хөөе хараа хайж чаж байгаа гэсэн чинь жим рүү орлоо. Би бүр Агийг жимдээ яваасаа гэж үнэхээр хүсэжсэн. Яг цаа чинь яг бэлтгэлийн огт хийгээгүй 2 жил болсон. Өмнө нь бол жим хийдэг байж агаад яаж хийх бол өөрөө мэддэг. Гэхдээ Монголд очихоор жим ингээд байгаадсан байхгүй юу. Тэгээд тэгээд тэр шийдвэрийг нь бас хүндэтгээд за Монгол очихоор жим хийх юм гэж бодоод тэгээд тэгсэн чинь өөдөөс ч пүүзэ барил гараад иртээ. Хайж чаж гэсэн жим хийлээ гэд. Тэгээд цаа чин тэр өдрөөс хойш одоо тасралтгүй ажилласаа ирээд зарим өдрөө амраа зарим өдрөө жим хийж байгаа. Одоо ер нь байнгын бэлтгэлтэй байна гэсэн. Тэр нь надад бүр үнэхээр гоё байсан. Тэгээд бас дараагийн нэг гоё зүйл нь одоо ингээд нөгөө нэг тэр мацаг хийж явж байгаа багийнхан сар болгон сард нэг удаа ер нь мацаг хийгээд зуны одоо хугацаанд мацаг хийгээд тэгингээ аялаад Солонгосын гоё газруудаа ингээд яваад ингээд ах юм лээ. Тэгсэн чинь Аги одоо энэ 5 сард болох дараагийн мацагт хамт явъя гэсэн. Аги би бас мацаг хийж үзмээр байна гэсэн. Үгүй бас нэг гайхсан юм нэрээ. Юу надад миний гисэн дотор ямар их баас байсан бэ шүү дээ. Гараал идэм билээ шүү дээ. Эхний өдөр бол ерөөсөө тэр чигээр нарийн бүдүүн гиз чинь хэдэн метр битэмбо. Түм. Тэр чинь ингээд нөгөө ийм хэлбэртэй байгаа штэ бушралцсан. Тэрс ингээд задлах юм бол бараг метрлээ. 12 нуулаа гэж яд. Яг метр сахаар 12 метрийг сахаад авчих арайш 12 метр шахаа. Метр зэтрүүл байгаа. Тийм үү? Мулла өнөөдрийнхөө подкастны нэрийг хар банаа нэгдэж үзүүлэх үү гэж хүчгүй. За өөр сонь сайхан. Өшөө юу? Өөр юу боллоо? Миний банан яасан уу? Би азад нарийн бүдүүн гизсний зураг харуулсан. Сонирхож байгаагүй, сонирхож гэж бодож байгаагүй. Тэгээд найз нь өөрийгөө бэндээ бүр үнэхээр хайргүй байсан байна гэдгийг ойлгосон. Өөрийгөө хайрлна гэж яриад байдаг, өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэж яриад байдаг. Одоо энэ араа ингээ бүдүүн гиз. Энэ одоо нарийн гиз ингээ юм шалцсан ингээ байгаа тийм. Нэг чи ингээ дэлгэх юм л хэдэн метр болохоор байна. Энэ дотор найзаа ингээ ходоодноос нарийн гиз рүү орж ирээд заяа энэ нарийн гизээс ингээ нөгөө нэг хэрэгтэй шимт хижээлүүд чинь төс рүүгээ шүүгдээд хэрэггүүнүүд нь бүдүүн гиз рүү яаж байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ чи ингээ ингэж яваад ингээ ануус энэ ингээ баасаа гэж байгаа. Энд ч хоримлогтаа байх юм бол Мацаг хийгээс өмнө 2 хоногийн өмнөөс гэд цэвэрлэгч уулгасан. Тэр амар муухай амтд. Ингээл 3 ширхгийг өмнө. Идэж уужсэн юм да харуулах. Нэр энэ витамин C уух нэрээ. уналтаа. Ой, одоо би та хэдэд гоё юм харуулсан заа. Сая юу уцаа? Шкегийн арагшин юуг. Лимонтой юу уцаа шүү дээ. Гэтэ энэ найзаа юу? Жирэмсэн байхад угац зүгээр гэсэн аль болохоор их ууц зүгээр гэж хэлээ. Одоо гарганаа. Тэгэд миний нөгөө нэг угац хар юу ч юм нөхгүй. Ус авчил та. Миний найз яа би яваад ус аваад. Юм уу? Бүчил та. Гой юм би телефон таагаад. 혹시 좀 주세요. 감사합니다. 이쪽으로 마ცხтай байгаагаа гадуур хамт хоол чадахгүй байгаа. 조금 따뜻한 걸로 해요. Жишг жаргал намайг явуулчихад юу ярьж байгаа бол юу орно гоё татаж
хоолн дормоор байгаа. 네, 감사합니다. Борцмод хамт идмээр байгаа. Тест мэд идмээр байгаа. Бас манай хамт идэх байгаа. Би жоохон гомдолтой байгаа. Хөөе чи намайг явуулчаад араас юу яриад байна? Аа? Чаг муусаа. Энэ витамин С, энэ нүдний витамин. Найз настай витамин энэ ер нь аягүй сайн уудаг болсон. Би ч өмнө янз бүрийн нэмэлт витамин энэ яхаар нэг илий болоо юм үнэн ч юм уу худлаа ч юм уу гэж боддог байсан шүү дээ. Тэгээ витаминууд зөндөө байдаг юм байна. Бэ. Биологийн гаралтай, химийн гаралтай, дагалын гаралтай янз бүр байна. Гэхдээ энэ сэдв судлыг сонирхъя гэж бодсон чинь Миний өөр үнхээр дуртай сэдв. би хараа одоо л яаж вэ? Тэгээд ямар сайндаа мацаг хийж ирчээд гиснээ хүйе найзаа тэр хулуу мулуу яаж яад ингэ. Тэгээд би ингээ гаднаас хулууч мэдэхгүй заяа. Тэгээд хишгээгээс хулуу асуугаад тэгээд хулуу аваад тэгээд видео колж байгаа хулуу аваад тэгээд гисээ ороод чи хүүхдээ яаж хаалан даруулж ирсэн? нэр тийм би бүр охиндоо хулуу мулууны тутам юусоо өгж байгаагүй бантангаар хүн болсон шүү дээ. Бантангаас өөр юм юу ч бараг өгж байгаагүй хаа. Йогурт нөгөө нэг юу идэв шүү дээ. Мухш тиймэрхүү юм бэлэн юм авч ингэж яагаа тийм. Хулууны тутам мот юусоо яаж байгаагүй өгж байгаагүй. Тэгээд за ихлээч ёо. Ишгэрээсээ хараарэ. Ишаа камера. Гараараа хааж гарч яа. Надад ийм амар бас юм уу тоохгүй. Гашам бишээ зүгээр л витамин С. Надад зэрэг. Үнээр амар гашуун эсвэлэн байгаа ахгүй юу бүр. Эсгэлэн Лимон дангаа нэг цаам шиг энэ арай. Гүй. Тэгж жаад хоёлаа лимон дангаараа идэж царайныхаа хувирлыг харах уу? Тэхөө. Тэгэл та. Мөн энийг ууж үзэл заяа. Үнээр миний царайны хувирал бол зөв шүү. Монгол нөгөө нэг витамин С үүдэж жижигэн шар. Тэдний яг голын амттай тий. Үгүй тэрнээс илүү. Тэрээс илүү юм уу? Үзэж нэг амар. Энэ болохоор нүдний витамин гэсэн. Найз нэр витамин дээр аюулсаа уудаг болсон. Сайн байна. Яг үүндээ нөгөө имлэг ингээл им хөөр би цаг магийн сансан үед уугаад марцсан үед марцчихдаг байхгүй юу? Энэ муу ийм цагид болж байгааг яаж мэдэх гэж боддог байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр ч уусан байсан байлээ. Ийм мэдхгүйсэндээ чиний ид сүч мэдэн шүү. Харин тийм байсан байлээ. За хоёлаа өнөөдрийнхөө подкастыг юу гээ те? 30 минут болжээ. Нөгөө хэд одоо нэг цаг гэсэн шүү. Фильтрийг явъя да. Тэгээ юу байна вэ? Хэлэх зүйл байвал хэлээд дүүргээ те. Одоо явсан наадамд. Тэгээд нөгөө наадмын бас жижиг влог хий гэж бодож байгаа. Тэгээд бас наадмын тустай бичиж байгаа. Манай хоёр гэр бүлийн влогийг үзээрэй. Би өнөөдөр амиг тарил хийнэ. Манай охин смути загсан. Өнөөдөр бүтэнсээ өдөр манай хүүхдийн хүссэн амттнаа идэж болох өдөр байхгүй юу? Тэгээд надад юу захих юм. Хаач мөр айгүй урхан шуурсан мөлий те. Амын өвтөр зэрэг хэвлэг юмыг ингээ багсгаад ирсэн чинь жиннэх хүртэл багсаад тэгээд нөгөө сэтгэл хөдлөлүүд нь бүр ингээ огцон байсан чинь тэд нар гайг бол. Тийм үү? Масаа бүлкээс саагаж амар нөлөөлж шүү дээ. Тэгээд ахныхаа цасан смутиг аваад тэгээс смутигээ захиалчихчих. Подкастаа дуусгаж баялаа. За тэгээд тэгээд өнөөдрийн подкаст хамтаа байсан баярлалаа. Ашиг бит хоёр нь цувралаар Mind Journey төслөө өргөжлүүлээд хийх болно. Тэгээд тухайн үеийн мэдрэмжээ, ойлголтоо, үр дүнгуудээ ухаарлуудаа хуваалцаа. Тэгээд бид хаачин Сланс улсад ингээд азамаа 3 жил тий 3 жил гарсан. 3 жил гарсан би 2 жил гарсан болсон. Тэгээд ер нь Слансын ер нь дараагийн контентоо ямар сэдвээр ингээд хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд комментар бас бичээд өгөөрэй манайхаа. Солонгост амьдралын туршлагач гэдэг юм уу? Эсвэл яг анх ирсэн дараа амар хэцүү байдсан шүү дээ. Нэг их орноо санаад, хамгийн маа санаад. Юу тэр үеийг яаж давж гарах уу гэдэг юм уу? Тэр тал дээр ярилцмаар болвол, найзлмаар болвол бит хоёр үргэлж нээлттэй шүү. Тэгээд дээрэс нь бит хоёр 2-3-7 хоног нэг удаа танхимын ивент хийдэг. Удахгүй 5 сарын дундуур бас манай дараагийн
танхимын ивент хийхээр төлөвлөж байгаа. Дундуур энэ сүүлээр авах тий. Дундуур хийх юм байна тий. Яа баяртай. Баяртай. Яв чи наадмын уншаад идлээ.